Найз нөхдийнхөө хүрээлэл мэддэг болсон доо нэг юм битгий юм байгаа. Спорт спорт дээр тавьдаг байсан. Тэгэл аль нь хожигдох, аль нь тэнцэх, хэдэн гол орох гэдгээс ахуулаад орч ирсэн. Анх бол тэгэл хэдэн 1200 төгрөг өөрч тавьж исэн. Тэгэл 100000 гарч тавьж исэн. Тэгээд яваанда одоо нэг odds гэж байдаг хгүй урьд хүрэх юм уу. Тэр нь одоо 50,000 төгрөг тавихад 1.5 odds дээр тавилаа гэхэд нэг 75,000 төгрөг болох жишээтэй нэг 25,000 төгрөгийн ашигтай гэх юм. Тэгээ хэрвээ 500,000 төгрөг тавьвал 250,000 төгрөгийн ашигтай гэх мэт ингээд аль болох их өндөр дүнтэй мөнгөөр цэнэглээд бит тавиад хожвол тэрний илүү их мөнгө өгдөг хожих мөнгөнд нь илүү их байдаг учраас тэгэл ажмаж өсгсөөр аваад нэг тавьж үзэл, хоёр тавьж үзэл. Тэгэл юу н яванд орсон дөө. Зөндөө хэдэн саяар нь жалтчихсан. Тэгэл юу н яванд ингээд айгүй их мөнгө алдсан. Тэнд чинь цалингаа тавьж тоглосон. Эхэндээ юмтай байсан байр машин бүхэл юмтай байсан. Тэгээд одоо эцэст нь юу ч хөө болсон да. XBet slot гэж хоёр XBet гэдэг нь аппликейшн сайт дотроо slot гэж тоглоом байгаа. Тийч покер гэж тоглоом байгаа, бакарат гэж байгаа, рулет гэж байгаа. Ер нь захин казино гэсэн үг. Чи хүнтэй тоглоно. Тэр хүнийг хожих үгүй. Магадгүй миний ботоор бас цаанаас тохиромжтой байдаг байх гэж боддог. Яг тоглохгүй бай гэж бодчихсон зөндөл байдаг л та. Одоо ингээд зогсъё. Тэгээ яалч ч нэг алдсан мөнгө эргүүлж олъё. Одоо юу гэдэг чинь цагийн дотор би хэдэн зуун мянган төгрөг олох боломжтой учраас тэрэндээ их хүний шунлаас бол амар их мөнгө оруулаад тэгээ нэг алдснаа эргүүлж олъё гэдэг утгаар амар их тоглож ирсэн. Тэгээд тэрнээсээ болоод амар их мөнгө алдсан гэх юм. Одоо тоолол нэг 100 гаруй сая бол байгаа. Одоо ер нь ингээ битнес хол байгаа л бит гэлтгүү. Тэгээд дотор нь бас анхандаа спорт бит тавьдаг байсан. Тэгээд яванда тэрэн дотор нь казино гэдээ байдаг, слот гэдэг. Одоо энэ фейсбુકийн энэ реклам дундуур гардаг юм да. Тэрийг эхэндээ нэг 50-60 мянган төгрөгөөр цэнэглэж үзээд яваанда хэдэн сая төгрөгөөр цэнэглэж үзээд авч ирсэн багыг тавиад ихийг хожих мовж. Тэгээд тэр сонголт хөтлөгцөөр байгаа л яваанда ихийг тавиал. Тэгэл юу шивчгүүл болсон да. Байр машинтай байсан, байр машинг болсон. Эхнэр хүүхэдтэй байсан, эхнэр хүүхэд болсон. Одоо гэр бүлчгүй гэл. Тогтмол ажилтай байсан. Тэгээд нөгөө нэг битээ тавиад слото тоглоод айгүй их мөнгө хожоод бахаар тэгээд би заавал яагаад ажиллах хэрэгтэй гэж энэ ингээд мөнгө олчвол боли яд өдөрт 100,000 төгрөг олчвол 30 хоног төржүүлэхэд нэг 3 сая төгрөгийн нэг өгөрөл өөртөө цалин давчна гэдэг тийм утгаар бодоод тэгээ ер нь орцсон. Тэгээ одоо тэгээ юу ч хөө амар харамсдаг.